but I don't owe nothing at all. Тун удахгүй болох гэж байгаа хүүхдийн байрыг тохиолдуулаад зөвлөмжийнхаа энэ удаагийн дугаараар хүүхдээс ярьцлага сурвалжлага авахдаа юуг анхаарах вэ гэдэг талаар товчхон ярив. Интернет гэдэг хизээш аришгүй үл мөрийг үлдээдэг учраас олон 10 жил амьдрах ирээдүйтэй үр хүүхдүүдээс ярьцлага авахдаа ихээхэн анхааралтай байх шаардлагатай. За, хүүхэд бүхэн эрхэм чанар, хүн ёсны эрхтэй гэдгийг нэн төрөнд маш сайн санаарай. Олон хүүхдээс ярьцлага авах гэсэн ч хүүхэд болгон өөрийн гэсэн нууцтай түүнийг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй. За мөн хүүхэд бүрээс заавал саналыг нь асууж ээж ярилцлага аваарай. Хүүхэд ярьж байгаа зүйлийнхаа хор холбогдол эргээд өөрт нь яаж нөлөөлөх вэ гэдгийг төдийл сайн тооцож чаддгүй. Энэ тохиолдолд та хүүхдийг хамгаалагч нь болох нь байна. Тухайлбал 5 дугаар ангийн хүүхэд сургуулийнх нь үйл ажиллагаа болон багшийн зааж байгаа хичээл үнэхээр шаардлагат нь хүрэхгүй байгаа талаар шүүмжлэлт өнгө аясаар яриул яах вэ? Энэ тохиолдолд тухайн хүүхдийн жихэн нэрийг нь тавихгүй байх, дүрсийг нь бүрэлзүүлэх, дуу хоолойг нь өөрчлөх зэрэг арга хэмжээг та авах нь байна. За мөн хүүхдийг эрсдэлд оруулж болцсохгүй түүнийг хаана байгааг нь ямар нэгэн байдлаар таних тэмдэг болж болцсохгүй дүрс бичлэгийг оруулахаас аль болох татгалзна. За мөн тухайн хүүхдийн гэрээ хаяг, сургуулийн хаяг, байршил зэргийг оруулахаас татгалзаарай. Энэ нь хүүхдийг хамгаалах нэг боломж болж байгаа юм. За мөн хүүхдтэй ярилцлага хийхдээ тухайн хүүхдийн эцэг их асран хамгаалагчаас заавал зөвшөөрөл авна. Хэрвээ тухайн ярилцлага сурвалжлага нь томоохон хэмжээний баримтат киноны нэг хэсэг болох эсвэл урт хугацааны ярилцлага болох зэрэг томоохон бүтээлийн нэг хэсэг болох гэж байгаа бол тэрхүү зөвшөөрлийг бичгийн хэлбэрээр авах нь танд эргээд мөн ажилд чинь тус болох болно. Хүүхдээс ярьцлага авахдаа төрөмгийсэн асуулт тавих, хүүхдийг шүүмжлэх, тухайн хүүхдэд эвгүй сэтгэл төрүүлсэн тэр цаг мөчийг дахин сануулгах зэрэг нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэлбэр болох юм. Хүүхдээс ярьцлага авахдаа мөн тухайн хүүхдийг нас, хүүс, за мөн бие физиологиор ялгарлан гадуурхаж болохгүй. Таны хийсэн ярилцлага, сурвалжлага тухайн хүүхдийг насан туршид дагах нэр хоч болохгүй. Насан туршдаа тухайн хүүхэд доромжлол, ялгарлан гадуурхалтад өртөх тэр үндэс нь таны хийсэн бүтээл болохгүй гэхээс маш их болгоомжилж өндөр анхааралтай ажиллаарай. Ялангуяа хүүхдүүдтэй ажиллахдаа сэтгүүлч та бүхэн эдгээрийг маш сайн санаж ажиллаарай гэж хүсье. Тэгээд амжилт хүсье.